Бурхан багшийн их дүүчин өдрийг нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэх төлдрүүдийн тухай хуульд зааснаар зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр болж хуульчилснаар бүх нийтээр амардаг болсон. Бурхан багшийн их дүүчин өдрийг Бурхан багш эхээс мэндэлсэн 37 наснда гэгэрлийн хутгийг олсон, 81 наснда ертөнцийн мөнх усыг үзүүлж нирван дүрийг олсон 3 үйл тохиодог хэмээн бэлгшээдэг. Энэхүү өдрийг амар амгалан хамтдаа түгэй урайндор тэмдэглэнэ. За гандагчлын хэд дээр өглөө 10 цагаас ахуулаад хурлын ажил бол ойлгомжтой тийм ээ. Уламж ёсоор хурдаг хурлуудаа бүгдээр хурна. Гадаа талбай дээр бацгаан дугуун дотроо бас зочд төлөөлөгчийг хүлээж авах. Тэр одоо Бурхан багшийн өдрийн баярын өдөр зориулсан хөтөлбөрт үйл ажиллагаанууд гадаадын одоо төлөөлөгч нар за бусад шашны төлөөллүүдийг хүлээж авч одоо ив нэгдэлтэй 150 одоо ив нэгдлийн тухайд тийм ээ. Бурхан багшийн одоо өөрийнхөө одоо номлын тухайд бусдыг инэрж хайрлах сэтгэл төрүүлэх энэ тухайд одоо өөр шашнуудыг төлөөллийг хүлээж авах. За одоо өөр талбай дээр бас бус хүмүүсэд нийт хүмүүсийг одоо буянд уриалах үйл ажиллагаанууд. За ёс хүндлийн үйл ажиллагаанууд явагдана. За ингэж ажил орой биднээс одоо бас гэрэлт чагсаал гэж тийм ээ. Бурхан багшийн 3 дүрийг за талбайгаас гандагчлын хийд хүртлээ одоо залах ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулж явж байна. Бурхан багшийн их дүүчин өдрийг дэлхийн бурхны шашинд улс орнууд өөр өөрийн онцлогоороо өргөн дэлгэр тэмдэглэдэг үлээ. Энэ өдөр энэрэнгүй сэтгэлийг үүсгэн, ээлдэг зөөлөн үг хэлэлцэж, энэрл нэгүслийг түгээж, буян үйлдэж, эв нэгдэл сэтгэлийн хөгжил, өв соёлоон эрхэмлэх өдөр болгон тэмдэглэх ба хурал ном хурж, сургалт, урлаг соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм а.